Хүн улсын хүний эрхийн өдөрт зориулан бүтээв. Үндэсний олон нийтийн телевизийн Монголын мэдээ агентлагаас бэлтгэн хүргэж байгаа нэвтрүүлгийг та хүлээн авч байна. ММ агентлагийн хувьд цагийн хүрд болон бусад мэдээллийн хөтөлбөрөөр үзэгч тантай үргэлж хамт байдаг. За бид мөн мэдээллийн хөтөлбөрөөс гадна нийгэм тулгамдсан зарим асуудлаар тусгай нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байд юм а. Энэ удаагийн хөндөж байгаа сэдэв бол бидний анзаараагүй гендер юм. За гендерийн асуудлыг яагаад анзаараагүй байдаг вүлээ? Энэ асуудал нийгэмд байнга яригдж байдаг шүү дээ гэж иргэд хэлэх байхаа. Харин гендер гэж яг юу хэлээд байгаа юм? Энэ нь ямар ойлголтыг тайлбарладаг юм гэдгийг би танаас асуумаар байна. Өстой ойлголт байхгүй наа. Ер нь одоо гендер гэж сонсч байсан. Гендерийн асуудал Сонсч байсан. Эмэгтэй тал нь л их даван байсан. Эмэгтэйчүүд нь одоо нэг удирдах байгууллагад баг байна уу гэсэн ойлголттой байгаа шүү дээ. Байгууллах тэд нар ч ер нь эмэгтэйчүүдийн ихэнх нь байх жишээтэй гэл. Тэрэн дээр л гендер асуудал яригддаг байх та. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах. Тиймэрхүү утгатай та. Гендер асуудал эмэгтэйчүүдийн асуудлыг хэлвэрэд байгаа. гендер гэхгүй шүү дээ. Төрөлд эмэгтэйчүүдийг оруулахын тухай асуудлыг яриад байгаа. Зүгээр би англи хэлд муу учраас саад утгахыг мэдэхгүй. Секс гэдэг үгийг биологийн хүйс гэж тайлбарладаг. Тэгвэл гендер гэдэг нь нийгмийн хүйсийг хэлдэг юм байна. Хамгийн энгийнээр тайлбарлавал нийгэмд эрэм хүйс бүх талаараа энэ тэнцүү байх ёстой гэсэн үг. Жишээлбэл яг л шувууны хоёр далавч шиг. Хэрвээ шувууны нэг далавч нөгөөгөөс арай богино, эсвэл гэмтсэн, нэг бол огт хүчгүй. Ер нь ямар нэгэн асуудалтай бол өрөөсөн далавчаараа нисэж чадахгүй. Үүнтэй адил улс орны хувьд ямар нэгэн доголдолгүй жигд хөгжихийн тулд эмэгтэйчүүд эрчүүдийн тэнцвэрийг маш нарийн анхаарах ёстой байдаг. Гендерийн асуудал бол зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай гэвэл өрөөсгөл ойлголт болно. Ярилцлага өгсөн хүмүүсийн ихэнх нь гендерийг эмэгтэйчүүдтэй холбон тайлбарлав. Гэхдээ тэднийг огтхон ч буруутгах гэсэнгүй. Үнэн дээр эрэгтэйчүүдийн гендерийн асуудлыг төр анхаараагүй учраас олон нийт анзаараагүй байх нь аргагүй юм. Анхаарлын гадна байдаг ч Монгол эрчүүдийн гендерийн эрхтгш байдал ноцтойгоор зөрчигдөж, аюултай төвшөнд хүрчихэд байгааг онцолж байна. Эрэгтэй хүний зовлон ямар вэ? Эрэгтэй хүн яагаад архинд ороод байгаа? Яагаад гэр бүлтэйгээ харамжгүй байгаа даа? 90-ад оны эсрэг сургууль завсардаас өнөөдөр Монгол ямар эмгэнэл амсж байна гэдгийг бодох хэрэгтэй. Эрэгтэй хүн чинь өөрөө бас нэг дотроо шанс юм гаргамаар байдаг, өөлмаар байдаг. Тэр болгоныг илэрхийлмээр байдаг. Бид нарыг анх энэ холбоог байгуулж хахад маш их олон хүн эсэргүүцэжсэн, доогөлжсэн тий юу одоо эрэгтэйчүүдийн байгууллах холбоо 100 жилийн дараа эрэгчүүд гэдэг чинь бараг л нэг л өөр хүмүүс болж хувирж магад. Хамгийн аюултай зүйл нь эрэгтэй гендерийн асуудлыг эмэгтэйчүүдийнхтэй хэзээ ч сөргүүлэн тавьж болохгүй. Монгол эрчүүд дэлхийн талыг эзэж явсан түүхтэй. Гэтэл өнөөдөр хүн амынхаа тавтанч хүрэхгүй. Нийт хүн амын 53% нь эмэгтэйчүүд, 47%-ийг нь эрэгтэйчүүд эзэлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хүн ам 2,861,400-д хүрчээ. Эрчүүдийн тоо эмэгтэйчүүдээс бага байгаа нь нийгэмд хүйсийн тэнцвэр алдагдсны хамгийн наад захын жишээ. Цаашилбал эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтэд хүйсийн тэнцвэр хэр зэрэг алдагдсан бэ гэдгийг харж болохоор байна. Энэ гурван салбар бол аливаа улс орны гендерийн харьцааг харах хамгийн гол шалгуур юм а. Охинон эрдэм ном хөөлгөж, хүүгээ мал дагуулдаг Монгол арга барил гендерийн тэнцвэргүй байдлыг бий болгох гол хүчин зүйл болоод байна. Монголын хүн амын боловсролын байдлыг авч үзвэл нийт суралцагчдын 53%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна. За 90-ад оны үед ингээд ерөнхий хөдөөний хүүхдүүдийн ихэнх нь тэр хөдөөхгүй хотын нилээд хүүхдүүд эрэгтэй хүүхдүүд сургуулиас гарч ирсэн. Оо яг энэ одоо тэгээ малаа нөөц. Энэ захтаар юм ачаар хүртэл зөөгөл явна үз гэдэг ингээд. 90-ад оны эсрэг сургууль завсардаас өнөөдөр Монгол ямар эмгэнэл амсж байна гэдгийг бодох хэрэгтэй. Ягаад гэвэл зэрэг тэр үеийн маш олон хүүхэд одоо цэрэгт ирж байгаа хүүхдүүд чалгаагүй шүү дээ. Одоо тэр үеийн хүүхдүүд одоо цэрэгт ирж байна. 20-30 хүрж байна зарим нь. Бичиг мэдэхгүй. Нийгмийн амьдралын сайн муу юм мэдэхгүй. Нийгмийн амьдралын сайн муу юм мэдэхгүй учраас арих бодог.
олигтой ажил хийдэггүй. Гутардаг. Тэрнээс болж ярих уу? Боловсролын системд нэг ялангуяа бол гендерийн баланс бол аюул алдагдсан. Ихтэй сургуульд өнөөдөр бол ерөөсөө 38% нь бол эрэгтэй хүйс суралцж байна. Боловсралгүйгээс ажилгүйдэл, ажилгүйдлээс аригталт, аригталтаас гэмт хэрэг өвчин зов. Энэ гинжин хэлхийг үндсээр нь таслах арга бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн боловсролын ялгаа зөрүүг арилгаж, энэ тэнцүү болгох шаардлагатай. Салбарын яам бодлого боловсруулж үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх цаг болсныг хэлж байна. Ажилтай байх уу үгүй юу гэдэг мэдлэг боловсролтой холбоотой. Ажил хийдэг бүх хүмүүсийг хүйсээр ангилвал эрэгтэйчүүд 47%-тэй гарлаа гэж албаны их сурвалж мэдээлсэн. Бас л талаас доогуур гэсэн үг. Эрчүүд хэдийгээр улс төр удирдах албан тушаалд зөнхилж байгаач нийт ажлын байрыг эмэгтэйчүүд эзэнсэн гэхэд хэлцдэггүй. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ерөнхийдөө бол одоо 70% нь бол эмэгтэй багш нар байдаг. За эмч нарын бас одоо 75% нь бол ерөнхийдөө эмэгтэй эмч нар тий байдаг жишээтэй. Ажилд авах болохоор боловсралгүйгээр нөө эрэгтэй өгчин хамгаалагч болно, таксины жолооч болно, барилгач болно. Эсвэл нэг гүйдэг ажил хийдэг болдог. Ийм үед боловсралгүй хүн яаж нийгэм чин хөл нийлүүлж ажиллах юм бэ? Гэтэ зэрэг эндээс нэхлээл ажиллах хэрэгтэй байхгүй юу? Гадагшаа дотгошоо тэр хар ажил солонгос хаашаач үдээ нөгөө эрчүүд нь голцоо явж ил байна. Ингээд эрэгтэйтэн зэрэг энэний цааны гарч ирж байгаа нөхдөр эмэгтэйчүүд нийгмийн ачаагаа өрсөн чигээрээ дээр нь нэмээд гэр бүлийн харилцаанд маш хүнд байдал үүсэж шít. Эрэгтэйчүүдийн боловсролыг нэмэгдүүлээ те 10 жилийн дараа энэ дунд шатанд ажиллаж байгаа хүмүүсийн хүүсний харьцаа тэнцүүхэн болох юм бол энэ асуудал өөрөө аяндаа аажим алга болно. Аль аль нь ачаагаа тэнцүүхэн үржиж Монгол гэр бүлүүд аз жаргалтай байна гэж би боддог. Ажил хийх эрчүүд байхгүй дэм биш. Хөдөлмөрийн уян хатан бодлого дутагдж байгааг мэрэгжилтнүүд хэлдэг. Тэр тусмаа эрчүүдэн ажилуулах бодлого дутуу байна. Хятадууд Монгол дэрж, монголчууд солонгос явж байна. Жил бүр энэ суваа тасрахгүй хэдэн 10 мянгаар үргэлжилсээр. Шинээр гэр бүл болж байгаа эмэгтэйчүүдийн 40 орчим хувь нь өөрөөсөө бага боловсролтой эртээ сууж байна. Боловсралгүй, ажилгүй эрчүүд олшрох тусам гэр бүлийн салалт дагаад өсөж байна. Жил ирэх тусам гэрлэлтийн тоо буурч, зөрөөд гэр бүл цуцлалт ихсэж байгааг судалгаагаар тогтоожээ. Яагаад гадагшаа гадны хүнтэй суугаад байна уу? Манайхан зөв байна гэж нэг хэсэг буруу байна. Зовж явна чи, жаргаж явна чи гэж яриад байна шүү дээ. Аргагүй шүү дээ. Яагаад үгтэй зэрэг яг өөрийн боловсралтай, өөрийн үзэл бодолтой, өөрийн нийгэмд эзэлсэн байр суурьтай, өөрийн нийгмийн үзэх үзэлтэй адилхан тийм Монгол эрчүүд цөөрчгсөн байна шүү дээ. Энэ байдал ингээд яваад байх юм бол Монгол улс бол тэр одоо мөхлийн иргэн талаар очиж штт. Өнөөдөр эрхэнгүй гэр улс орон хөгжинэ гэж бас байхгүй, айл гэр одоо оршин тогтно гэж байхгүй. Тиймээс нэгдүгürt. Хоёрт бид юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр ерөөсөө л манай залуучууд үнэхээр бас боловсралтай, чадaltaй, мэдлэгтэй эмэгтэйчүүдтэй бол голөгдөж байгаа. Эрчүүд яагаад эмэгтэйчүүдээс цөөхөн байна? Монгол улсад 100 эмэгтэйд 95 эрэгтэй ногдож байна. Жилд дунджаар 9000 орчим эрэгтэй хүн нас бардаг гэсэн судалгаа гарчээ. Нас баралтын тоо эмэгтэйчүүдийнхээс 6 дахин их байна. Мөн Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 8 жилээр бага байдаг. Энэ нь дэлхийн бусад улсуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт гэдгийг хэлж байна. Эрэгтэйчүүдийг ер нь одоо төмөр ар мотороор хийсэн юм шиг ийм үзэлд амгаалцсан. Ханиад хөрсөн ч та ийм уугаал халуужг уужгаад идэх хэвээр. Бөөр нь өвсөн ч нэг шин аспирин ууж халуунаа амчаад өглөө ажилдаа гүйх хэвээр. Эмэгтэйчүүд бас өөр штэ. Ингээд бас нэг цаагуур эрэгтэйчүүдийн ачаал нэгсэд байгаа юм. Эрэгтэй хүн чинь өөрөө бас нэг дотроо шанс юм гаргамаар байдаг, өөлмаар байдаг. Тэр болгоныг илэрхийлмээр байдаг. Энэ болгоныг ингээд дараад явахаар сүудээ. За би бол нэг иймэрхүү л хүн. Энэ чигээрэл дуусах гэсэн хандлагатай болчдөг. Тэгээд эмэгтэйчүүд гэрээ ажил хийж ядардаг бол эрэгтэйчүүд нийгмийн янз янзын дарамтын донд их цагийг өнгөрөөдгөөс болоод богино насалдаг гэж тэр Европын судлаачид бас тогтоосон байлээ. Тиймдээ эрчүүд эмчд үзүүлэх, эмнэлэг твтгэхээс зайлсхийх хандлагатай байдаг. Хамгийн гол нь эрэгтэй хүн өвдөж болохгүй юм шиг сэтгэлгээ төрийн бодлогод хүртэх байгаа гэдгийг хэлж байна.
Эрэгтэйчүүдийн эмч бэлтгэдэг манай Монгол улс бэлтгэхгүй байж бэлддэг болсон. Гэтэл одоо дүүргийн эмнэлэг дээр эрэгтэйчүүдийн эмчийн орон таалга, сум дундын эмнэлэг дээр алга, энэ нэгдсэн эмнэлгүүд дээр алга. Тэгэхээр ч одоо тэр хичнээн бэлтгэгдээд гарсан эмч байлаа гэхэд орон тоог нь баталж өгөх юм л да. Ингээд ч одоо эмэгтэйчүүдийн эмчийг бүр батлаад өгцөн. Тэдэн өөрөхөд тэд дүүргийн эмнэлэг тэд эмэгтэйчүүдийн зөндөө хэвдэг эмнэлэг байна тийм үү. Тэгэхээр эрэгтэйчүүдийн эмчнэр бэлтгэгдэг болж л байна. Гэтэл тэрийн ажлын байрыг бэлтгэх хэрэгтэй. Орон тоог нь баталж өгөхгүй болохоор одоо би дүүргийн эмнэлгийн дарга байлаа гэхэд усаас орон тоог нь батлаагүй учраас би эрэгтэйчүүдийн эмч авч чадахгүй шүү дээ. Овоо босгоогүй бол шаазгаа юунд суух вэ гэсэн үг. Ирэм ялгаагүй өвддөг гэдгийг ойлгуулж, эмчлэх эмчийг эмнэлгийг нь бэлдээд өгвөл эрэгтэйчүүд эмнэлэг тандах нь тодорхой. Зөвхөн Улаанбаатарт эмэгтэйчүүдийн 150 орчим эмнэлэг байдаг бол эрэгтэйчүүдийг хуруу дарамт суух. Сүүлийн 100 жилд дэлхийн ихэнх орнуудад эрчүүдийн сэтгэл зүйн судалгаа эрчимжиж байна. Эрэгтэй хүнийг биологийн болон социологийн талаас нь нарийн судалгаанд ихээхэн анхаарал хандуулдаг байна. Харин манай улсад эрэгтэй гендрийн асуудал эхлээд шинжилгээний үндэстэй судалгаа хэрэгтэй. Энэ талаар яг мэрэгшиж судалсан хүн Монголд бараг байдаггүй. Эрэгтэйчүүд рүү хандсан одоо мэдээж бодлого байхгүй. Одоо л дөнгөж маскулинитиг ингээд судалт нь явагдаж штэ тий эхэлж байна. Эмэгтэйчүүдийн байгууллага одоо 200 гаруй байна. Тоолоод үзэх юм бол 200 гаруй эмэгтэйчүүдийн байгууллага. Эдгээр бүгдээр маш сайн санхүүжилттэй. Эдний хийж байгаа ажил, эрэгтэйчүүдэд хийж байгаа ажил нь юу гэхээр эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг хооронд нь муудалцуулж салгах, эрэгтэй хүнийг үзэн ядуулах тийм л одоо мессеж явуулж байна. Бид анзаардгүй, хүмүүс анзаардгүй. Бид нэр тэнд нэг хүн нэг хүүхэд хүчнэтсэн байна. Тэнд нэг хүн ингээ зоддсон байна. Энэ бол ганц нэг юм байгаа. Тийм юм байгаа. Тэрийг дэвэргэж ярьж байгаа байхгүй юу? 1000 чи архиуж болохгүй. Чи 1000 чи бити ихнэрийн зодоо. Чи бити муухан аашлаа гэж хэлээд нэмэр байхгүй болчиход байна. Нэгэнт одоо нөгөөх чинь тим хүмүүжлэр өсөөд тэгээд нийгмийн амьдралд орцсон болохтой зэрэг ямар ч арга алга. Жохоо юмд сөгдөж шít. Эрэгтэйчүүдэд чиглэсэн судалгаа байдгүй учраас төрийн бодлого байдаггүй. Тиймээс нийгэмд үүсэж байгаа хүйсийн тэнцвэргүй байдлыг яаралтай анхаарч зохистой ухаалаг бодлого гаргах шаардлага зүй ёсоор тулгарч байгааг онцолж байна. Тэг яагаад эмэгтэйчүүд нь их юм шиг харагдаад байгаа тийм? Энд нөгөө ихэнх ирчүүдийг манай төрийн бодлого буруу байна л их шоронжуулах бодлого явуулдаг. Нэг карма ухаалвал шоронд яв. Нэг архиугаал нэг зодон хийгээвэл шоронд яв. Гэхдээ энэ чинь төрийн бус байгууллагуудад хамааруулаад тэдэн цагийн сургалтанд хамаар тийм торгуул хий, тийм одоо цагийн хөдөлмөр хий гэдэг ч юм уу тэгж бол шоронд шууд хийж болохгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл Монголд бол ийм ялгарлууд их байгаад байгаа. Энийг л багасгах хэрэгтэй. Өнөөдөр чи хардаа цэрэг голцоо ирчүүд. Цэрэгдсэн байгууллагад ирчүүд. Ламнар ирчүүд. Тийм үү? За гадагшаа ингээд энэ одоо хөдөлмөрийн зах зээл рүү явж байгаа ч голцоо ирчүүд. Архиуж одоо нэлээд хүндэрсэн байгаа хэсэг чинь голцоо ирчүүд. Ингээ бүхэл бүтэн нийгмийн бүлгүүд дан нэг хүсээс бүрдээд ирэхтэй зэрэг эргээл нөгөө нийгэмд чинь. Тэгвэл өнөөдөр эмэгтэйчүүдийн тэгшэрхийн оролцоог удирдлагын төвшин шийдвэр гаргах төвшөнд одоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ энэ хүүсийн тэгш байдлыг дороос нь эхэлж хангах хүүхдүүд дээр төрийн бодлого явах хэрэгтэй юм шиг санагддаг юм. Төрөөс өнөөдөр бид нар үндэсний хэмжээндээ одоо нэг 2 жилийн хугацаатай ч бодлого хийж болно. Яг одоо өнөөдөр гендрийн хууль нь гарчлаа тийм ээ одоо хууль зүйн талаас эрх зүйн одоо акт нь гараад ирлээ шүү дээ бичиг баримт нь. Тэгэхээр өнөөдөр яг энэ Монгол ирчүүдийг хөгжүүлэх төрийн бодлого хэрэгтэй байхгүй юу? Зөв боловсон гэдэг үгийг хэрэглэе дээ. Зөв боловсон эмх ирчүүдийг бэлтгэх шаардлага төрийн бодлогоор хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгээд жаахан оюутай бол ирчүүд чинь өөрөө тэртээ байр суурь эзлэл яваад байна шүү дээ. За Монголын мэдээ агентлаг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ удаагийн нэвтрүүлгээ бэлтгэн хүргэлээ. Монгол улсын хуулинд хүн амдаа чиглэсэн уян хатан бодлого гаргах, нийгэмд хүйсийн тэнцвэрийг хадгалах, ямар нэгэн ялгуурал гаргахгүй байх нь төрийн үүрэг гэж заасан байдаг. Хэрвээ энэ үүрэг зөрчигдвөл иргэд хохирч хүний эрх зөрчигдсөөр байна гэдгийг хэлэх нь зүйтэй. Ир амгалан бол гэр амгалан. Гэр амгалан бол төр амгалан.